олон нийт бол маш их эсэргүүцэж байгаа. Бид үздэггүй сувгууд, үздэггүй телевизүүд яагаад биднээс ингэж хүчээр авж байгаа юм бэ? Энэ сувгуудыг сувгийн байршлын хамгийн ихэнд нь яагаад хүчээр тулган тавьж байгаа юм бэ? Иргэдээс яагаад энэ төлбөрийг авахтаа асуугаагүй? Төрийн хинтээс хуваалцахгүй энэ татвар хураах үүргийг яагаад төрийн бус байгууллага хэрэгжүүлж байгаа юм бэ? Монголын телевизүүдийн холбоо гэдэг нэртэй төрийн бус байгууллага өөрийнхөө гишүүн 18 телевизтэй хуваарлдаг. Энэ хуулийн цаад байгаа аюул нь бол одоо өнөөдөр телевизүүд хэвлэл мэдээллийг олон нийтийн санаа бодлыг удирдах хамгийн хүчтэй хэрэгсэл гэж үздэг. Хүчтэй хэрэгсэл учраас 18 телевизэд төр онцгой давуу эрх олгож, монопол байдал тогтоож, за ийм одоо тусгай хуулийг баталж өгсөн байна. Дарга сайд нарыг магтан дуулах, зөвхөн нэг талын урсгалтай мэдээллийг дамжуулах буюу өрөөс бэлтгэсэн нэвтрүүлгүүдийг энэ телевизүүд бүгд адилхан цацдаг, бүгд давтдаг, олон нийтийг одоо загварчилж, үзэл сурталыг явуулж байгаа учраас бидний сонголт ч өөрчлөгдөхгүй, бүх юм яг хэвэндээ байгаад байгаа энэ асуудал байгаамаа цаана хамгийн том хаалтын гэрээ гэж би хараад байгаа. Тодорхойлолттой хэрэгжлийн төлөө газарт маш их иргэдийн гомдол ирдэг. Энэ бол үндсэн хуулийн холбогдох дөрвөн зүйл заалтыг зөрчсөн байна гэж үзээд Global International төвийн хуульч хөрөв сүрэнтэй хамтран мэдээлэл гомдол гаргасан. Бусад иргэд бас гомдол гаргасан юм байлээ. Гэтэл үндсэн хуулийн цэц болохоор энэ манай хариалах асуудал биш ээ. Улсын хурлын хариалах асуудал байна гэд агтал ирсэн. Одоо хамгийн сүүлчийн арга 100 мянган иргэн нэгдээд хуулийн төсөл санаачлах энэ боломжийг ашиглаад одоо энэ нийтийн өргөдлийг гаргасаа. Та бүхэн саналаа өгөөрэй.